Хано. Би жоохон влог хий гэж бодоод тэгээд би ажил дээр өнөөдөр ирээд одоо цаг 21:35 болж байна орооны. Дөнгөж ажиллаад тарчаад хөрөнд ороод ингээд сууж байна. Яа энэ өдөр бүр арай амар мохоо өдөр байна. За өнөөдөр ч гэжтэй бараг өчигдрөөс бүх юм эхэлсэн баг. Өнөөдөр 12 сарын 25. Тэгээд бид нэр өнөөдөр Финланд байхгүй. Уг нь бол би өчигдөр ажил дээр ирэх ёстой байсан. Тэгсэн чинь би сонгосноос хоцроод би жоохон ойлгохоор тайлбарч өгье. Ингээд манай сонгоцоо гэжтэй Symphony гэдэг байхгүй юу? Одоо энэ Celia гэдэг компани Symphony гэдэг сонгосон дээр би ажилладаг байхгүй. Тэгээ Symphony уг нь бол ингээд 17-оос одоо 5 цагт өдрийн 5 цагаас явдаг. Тэгээ би өчигдөр ингээд ажил руу явж исэн чинь гинт би ингээд зүгээр мэйл харахгүй юу. Тэгсэн чинь ингээд манай дараагаас ингээд мэйл ирсэн. Тэгчмээ чи 4-өөс ажиллаж эхэлнэ. Тэгээд гэхдээ өнөөдөр ингээд 12 сарын 24 болохоор ингээд усан онгоц 3-аас одоо ингээд хөдлөн гэсэн байсан байхгүй юу. Тэгээд яг цаг 3 болж исэн. Би ингээд машин цуцсан ингээд замдаа явж байгаа штэ. Тэгэл би бүр амар сандраад яана гэлтэгэл даргалуугаа залгал бүх хүмүүс рүү залгалаад яана инпут хөөгээл дээрээ сандраалаа яана гэл намайг 6 одоо ингээд 7-оос явдаг нэг өөр онгоц гэдэг байхгүй юу. Тэр нэг хоногийн онгоц тийм л арай хурдан одоо гэхдээ ингээд Финландын нэг арал шиг ингээд нэг цагт нэдэг ийм хотод зогсдог байхгүй юу. Одоо тэр онгоцны нэр бол Galaxy гэдэг. Тэгээд намайг тэр онгоцонд суугаад Финландд тэр хотод Åbo гэдэг хотод буугаад тэгээд Åboгоос би Хельсинки рүү таагаар яваад намайг Хельсинкид энэ онгоцон дээр ингээд хүрээд ирсэн байхгүй юу. Одоо дараач өдөр одоо өнөөдөр ингэж ирж байгаа. Тэгэл цаа гэж бодвол. Тэгээ би ингээд 3 цагт одоо ингээд ус онгоц ингээд хөдөлдөг газар ирсэн байгаа штэ. Тэгсэн чинь нөгөө Galaxy гэдэг онгоц нь 6:30-аас ингээд хөдлөн. Тэгээ би 3 цаг ингэ суугаа хүлээгээд бас тэгчмүүтээ тэр Galaxy-д нь ороод тэгээд тэр Åbo гэдэг хотод 6 өглөөний ингээд 6 гэж буун. Тэгээ би 5:30-аас ирээд одоо өнөөдөр ингээд 5:30-аас ирээд 6 гэж буугаад тэгээ 6 гэж буусан чинь ингээд тоог нь 7-оос ирнэ. Тэгээ цаг ингээд бас хүлээгээд бүр амар ядраад тэгээд тэр таагнд нь суугаад тааг гэж метро яа шивэдэр тааг метро ингээд тэр метронд суугаад тэгээд тэгсэн чинь метронд суусан чинь яаж чад надаа ингээд хоошоо харцсан ингээд суудлаа өгөөд тэг ингээд баахан хоошоо харж байгаа. Тэгээд дотор мохоо өргөө тэгээ унтаж чадахгүй. Тэгээд тэр одоо ингээд тэр Åboгоос Хельсинки рүү метрогоор 3 цаг явсан. Тэгээ би 3 цаг яваад Хельсинкид ингээд бууж байгаа. Тэгээ би ингээд ер нь ингээд Хельсинки сайн мэдгүй ингээд юу байдаг. Хаана ингээд ийш яаж явдаг. Тэгээ би Хельсинкид 9 жоохон 9 өнгөрөөд буусан. Тэгээд ингээд Хельсинкид буугаад тэгээд одоо би яаж явах вэ гэж бодож байгаа юм чи. Тэгээд за одоо би яаж явах юм бол гээд ингээд даргалуугаа залгав хүмүүс рүү залгасан чинь чиний яа ингээд нэг жижигхэн метрон суун. Тэгээд бид нэр яг ингээд айл гэдэг нь мэдэхгүй тийм болохоор ингээд энэ даанд байгаа хүмүүсээс асуу гэсэн баг. Тэгэхээр би заа тэгээ яаж чад ингээд тэд нэр ингээд усан онгоцон дээр байгаа болохоор ингээд сүлжээ амар муу. Тэгээд надтай ингээд ярьж чадахгүй. Тэнд байгаа одоо ингээд Хельсинки байгаа ингээд зүгээр хүмүүсээс ингээд асуугаа. Тэгээ яаж чад тэд нэр англи хэлж чадахгүй. Би тэгэл ингээд усан онгоцоо үзүүлээл ингээд нэрийг хэлээл тэнгүүт намайг нэг юу л суулгасан байхгүй юу. Чи ийшээ суух хэрэгтэй гэдэг. Тэгээ би за ийшээ сууж. Тэгэл тэнд цуугаал явжсэн чи ингээл хараалсан чи ингээд байшнууд нь ингээл багасаал гэдэг. Одоо ингээд хотоосоо гарч байгаа юм шиг байшнууд нь багасаал тэгсэн чи ингээд миний оцсон газар штэ. Ингээд өөр усан онгоц явах газар. Тэгээ ингээд өнөөдөр 25 юм чам. Ингээд гадаа бүр ямар ч хүмүүс байхгүй. Тэгээ би тэнд нь буугаад тэгээд бүр бүх юм хаалтай. Юу ч авахгүй би бүр амар хөлсөөд. Тэг ингээд асуух хүмч байхгүй. Тэг гадаа ячаад амар хүүтэн Хельсинкид амар хүүтэн нэг юуны терминалд ирсэн.
надад тэр өөр сонгоцсон терминал дээр. Тэгээ би буцаад хот руу ороод. Тэгээ буцаа хот руу ороод за одоо би хаашаа явах юм бол тэгээ хин ч ингээ надад хэлж чадахгүй, хин ч ингээ хариулж чадахгүй. Ячаад би ингээ энэ сонгоцсныханд байдаг юм терминалын нэрийг нь мэдгүй. Тэгээд яг л энэ чинь ингээ яг ингээ хоттой байдаг. Гэтэ ингээ хотон жоо ингээ сонин тийм болохоор ингээ олгож байгаа хэцүү. Тэгээд би Google Map-аас хараад ингээд яг хаана юм бол тэгэл бүр хаагаал. Тэгэж хайж ганцаар яваал ингээд хүмүүс рүү залах гал ингээд бараа маргалуу залах гал тэдний уцаа яжаад болохгүй. Хайж аваад нэг метрон цаад жижиг метрон тэгсэн чинь тэр нь намайг ингээд ийшээ аваачсан байхгүй. Тэгэл би буугаал харсан чинь манай усонгос байдгүй. Одоо ингээд цаг тэгээд 10:30 болж исэн. 10:30 болж хахад манай усонгос ингээд Финландд 9 өнгөрөөд ирчдэг. Тэгсэн чинь ингээд 10:30 болж хагаад байхгүй. Тэгээ би бүр гайхаад дахиад ингээд усонгоос хоцорч юм уу? Одоо би яахан бодосдаг болмоо юм уу? Амар сандрал. Тэгэл ороод асуусан чинь энэ усонгоос нь жоохон хоцорсон. Тэгээд 12-оос ирнэ. Тэгэл яа. Би 12 хүртэл хүлээгээд тэгээ орж ирээд амар ядарсан бүр өдөржин өглөөжингөө яваад амар ядарсан орж ирээл. Тэгэл жоохон нэг цаг унтж байгаа л 15-аас ажилд орно. Тэгээ одоо ингээд хараа сууж юм тэмүүлэр ядарсан байна. Яа бүр ямар амар өглөө яа. Бүр ийштэйшээ явал хаашаа жоохон мэдгүй хин ч хариулахгүй бүр яа. Тэгтээ ямар ч зүрээд ирсэн. Тэгээ би одоо энд 3 хоног байна. Уг нь бол 4 хоног байх хэрэгтэйсэн гэсэн чинь би өчигдөр юмруу. Тэгээд өнөөдөр ирсэн юм чи 3 хоног. Өмнөсөн нөгөөнийхөө будгийн арилгаад тэгээд унтанда маргааш би 6-аас ажилдаа. Тэгээд маргааш бид нэр одоо шивэд дээр штэ. Тэгээд би болтон байхгүй би гялс гэрлүү хараад нөгөө нэг 4-т адвент календраа хийчихсэн юм лүү. Би 4-т 5-т адвент календраа бичлэгээ хийчихсэн юм лүү гэж бодоод. Тийм л танд бас зөв явж бол. Нэг ирлээ. Та нар ингээ хаяа боддгоо ингээд амар өглөө ингээ нүүрнөрөө бодож штэ. Зөвлөж чи ингээ ажиллаа. Тэгээ уг нь л ингээ бодох шаардлага. Бодох шаардлага ингээ байхгүй. Гэтэ ингээ л би бодож ийлээ. Хичмээтэй ингээ орой олж гот. Ингээ харамсдгүй яах гэж нүрэ бодоо одоо ингээ бүр цэвэрлэх гэж арилах гэж болно. Би дандаа тэгж байна. Тэгээд би ер нь ингээд нэх тэгж нүрэ боддгоо ш. Уг нь бол ингээд ажил нэх бодохгүй. Гэтэ өнөөдөр ингээд Christmas болж байгаа болохоор ингээд жоохон бодд. Тэгээд сүүлээр миний айрс бас амар муу болоод ингээд амар хэм гараад. Oh my god, нөө юу санагчлаа ингээд Facebook дээр ингээд яваад байдаг штэ. Ингээд эмэгтэйчүүд ингээд нүрний хаваад яа. Амар саратал гараад ирдэг. Юу хэрэглэж байгаа гэдэг хүмүүс асуух. Энэ нүдний бодог, уруулны бодог цэвэрлэгч. Ингээд нүдээ би нөгөө юугаар бодчтой. Усны хамгаалалтаа бодгаар тэнгуут ингээд зүгээр усаар арилдахгүй. Тийм болохоор ийм тэгтээ амраа. Одоо таалагдав. Уруулаа. Тэр нүрний бодгийг ялгаж. Yeah. Okay. Oh my god.
За нэг алга юм болчлоо. Яа. Нэрм нүр хараа. Гэм гарцаа. Энд ч гэсэн юм гарцаа. Энд доор юм гарцаа. Энэ хажууд юм гарцаа. Харин сүүлд ингээд миний нүрнэр ямар их гараад тэгээд би нэг шинэ авсан product байсан шүү дээ. Нэг календарадаас тэднийг ерөөсө хэрэглэв байгаа. Яг л миний нүр ингээд одоохондоо ийм байгаа ч би нэг илүү тутам хэрэглэмээргүй туршиж үзмээргүй. Тэгм бол илүү муу болчихно. Гэхдээ энэ бол ингээд жоохон стресснийх байж магадгүй баг. Одоо юу хөө? Энэ хонхсон дээр ийм зардаг байхгүй. Энэ бол ингээд юу хатаацсан сус гүзэлдэг. Хатаацсан гэдэг. Би тэр сүүлийн адвент календар онгоолгомоор одоо энэ ингээд дуусгамаар байна. Тэгвэл ингээд хүлээгээд би бас ингээд амар удаан онгоолгохыг ингээд хүлээгээл. Тэгмээ бүгдийг ингээд дуусгамаар байна. Өчигдөр би яагаад ажилласаа ингээд доторч ирсэн гэж. Яагаад бол би тэр Sephora-гийн бичлэг хийжсэн байхгүй. Тэгээд гинт гарахаар болол тэгэл гараад машин цугаал явж исэн чинь тэр мэйл уусаал бүр сандрал амар сандас ингээд усан онгоцноос ингээд доторч юм боллоо шүү дээ. Бараг ажилласаа халагдсан шүү дээ. Ингээд байх ёстой газар ингээд байгаа бүдэг ч юм усан онгоцн дээр ингээд усан онгоц явчлаа тэгэнгүүт ингээд тийш очиж чадахгүй. Ямар ч дараагаар ингээд зүгээр ажил дээр ингээд зүгээр хоцроод очих юм бол тэгэл хоцрол очиж шүү дээ. Тэгтээ ингээд усан онгоц ингээд явчих юм бол осоосон дээр оччихлоо. Тэгээ би бас ингээд амар халагдаж малагдах амар ингээд загнуулахаас байгаа. Тэгэхээр жаагүй намайг загнаагүй. Тэгтээ уусаа би ингээд амар томоотой ажил дээр амар хэвчтэй би томоотой. Тэгээ ингээд ч ажилт болохоор надаа манай дарга жоохон дуртаж магадгүй. Бас би гэлс энэ байлар хоцоос олгохгүй. Oh my god. Нэг царай байна. Би нэг шахчлаа. Би бас ингээд нүүрэн дээр ингээд юм гарсан байлаа чаддгүй. Ингээд цаанаас ингээд шахмар санагдаад тэгээд шахчтай. Тэг ч юмтай дараа нь сорив тогтоод тэгээд ингээд амар толботой болоо. Гэтэ миний нүр бүр арай л амар болчихжээ. Энэ дээр ч гэсэн юм гарсан амар удаж байна. Тэ харж чад нүрээ сайн цэвэрлэхгүй бол. Гэхдээ ингээд усан онгоцон дээр хахад тест байна. Миний нүр илүү ингээд тажгүй байгаад гэдэг. Ингээд юм гарч барахгүй. Ингээд энэ даамэр ингээд бүх юм хойр болохоор агаар магаар ингээд амар хойр агаартай. Тэгээд миний арьс ингээд хойр амар дуртай юм шиг л. Би ингээд хүмүүс намайгстай ингээд ASMR хийгээд байгаа юм. Би ASMR. Би бас ингээд үддэлт ингээд ASMR ингээд хүмүүс ингээд сонь хоол идэж мэдээлгээл тэгж яах юм. Гэхдээ би өөрөө хийхээр ингээд арай санагдаад энэ амрууд. Ингээд би өөрөө хийх юм бол ингээд арай юу юм шиг санагдаад байгаа юм. Passion fruit гэдэг. Тэгээд би mukbang хийж бодсон байхгүй ядаж эхэлээд нэг mukbang хийж үзүүлээ. Ингээд зүгээр хоол идэ ингээд суугаа. Тэгээд ямар хоол идэх вэ? Миний бодлоор ингээд би суши идмээр байна. Эсвэл гом идэх. Би ингээд гомго амар их юмтай хийдэг. Тэгээд mukbang хийж ахтаа нөгөө нэг амар олон гой асуулт та нар бүр амар гой гэж ингээд амар олон асуулт тавьсан байлээ. Тэрэнд баярлаа. Тэгээд тэд нартай ингээд хариулъя. Тэгтээ ямар хоол идэх санагдах байна. Би амар хэм яриад байна. Ингээд ядарсан болохоор ингээд амар хэм яриад байгаа юм байна.
Oh my god. Oh my god. Энэ жимс ингээд нэх олон хүмүүс ингээд мэддэг юм шиг лээ. Тэгэхээр амар гоё жимс. Та нартай сая миний өнөөдрийн болсон юм ингээ юу нь ойлгосноо. Ингээ хаа ингээ би юм ярахтаа ингээ би ингээ намайг ойлгож байгаа. Тэгтээ ингээ миний эргэн тойронд байгаа хүмүүс ингээ намайг таньдаг хүмүүс ингээ бас ингээ миний юу ярьж байгааг ойлгож байгаа штэ. Ингээ миний яриаг сонсоо сурцсан. Тэгтээ ингээ та нар юу ингээ намайг юу яриад байгаа ингээ ойлгохгүй. Би амар сонир ярьдаг. Зарим үед ингээ би видеон дээр ингээ нэг хэлээ штэ. Бэрлээд тэнгуут ингээ хаа ингээ яг миний тайлбарлсан юмны асуултаад байдیں۔ Тэгэхээр би ингээ гайхаад байдаг байхгүй. Би ингээ амар муу тайлбарлалт юм уу? Би ингээ хамгийн онцгой байж байна. За би унтаа. Тэгээд маргааш уулзцаа. Бай. Чахамраа. Амлын юм. Oh my god. Прям рядом. Нарам рутэн. Так. Тавтай болж байна. Би 6-аас ажилдаа. 10 минут дараа ажилдаа. Тэр болохоор ажиллахгүй л. Ажлаа тарчлаа. Цаг 10:30 болж байна. Тэгээд би харихгүй энд үлдлээ. Гадаа жоон хүүтэн байна. Тэгээд бармааргүй санагдаад. Ингээ гинт хэрэг болд нь штэ. Тэгээд тим тухайн ингээд болсон явдлуудын подкаст сонсох туртаа тэгээд шивэд бас нэлээд олон тим байдаг байхгүй одоо тимний тухай нэг подкаст нэр ингээд байцаалтуудыг сонсч болдог байхгүй ингээд хүмүүсийн өгч байгаа байцаалтууд тэгээд тэрэн дээр нь юу гэж нэг зэнтэг ч юм уу юу болсон гэсэн. Тэгээд тим амар сонирхолтой гэж боддог. Тэгээд яг одоо би энэ A$AP Rocky-гийн одоо байцаалтын тухай сонсож байна. Одоо ингээд яг өөрийнх нь ярьж байгаа тэгээд асуултууд ингээд байцааж байгаа ингээд тим шивэдэд ингээд нээлттэй байдаг байхгүй одоо ингээд байцаасан ингээд тэрийг ингээд бичдэг. Тэнгүүд тэр нь ингээд нээлттэй сонсч болдог. Тэг ингээд team podcast бас гэдэг. Тэгээ A$AP Rocky сонсоо сая A$AP Rocky шивэд дээрээ 6 сард тур хийгээд явж исэн. Тэгсэн чинь шивэд дээрээ тэгээ дараа нь ингээд өөр улсуудад ингээд тоглох гээд явж исэн чинь шивэдэд нэг 2 хүнтэй зодтолдоод тэгээд баригдаад баг энд 2 сар байсан баха. 2 сар шорон цуусан баха. Тэгээ тэрний тухай ингээд сонсч байна. Амар сонирхолтой. Тэгээ ингээд A$AP Rocky хэлж байгаагаар ингээд A$AP Rocky ингээд өөрөө зүгээр ингээд явж исэн чи тэр хоёр нь хурж ирээд тэгээд ингээд хамгаалагчтай ингээд хэрэлдээд тэгээ эднэр бас ингээд тэр хоёр хүнийг юм хэрэлцэн ингээд эрүүл биш яасан гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүн нь болохоор ингээд хоёр газраа зүсүүлсэн. Тэгээд амар ингээд зодуулсан байсан. Яг юу болсныг ингээд хүмүүс мэдгүй. A$AP Rocky уг нь бол ингээд уцаараа бичээд инста дээр тавьсан байхгүй Instagram дээр ингээд энэ хоёр хүн намайг дагаад байна гэж юм уу бид нэр ингээд энэ хоёр ингээд намайг тайван байлгаа гэж хэлсэн чинь ингээд тайван байлгаагүй лалаа эндээс яв гэсэн чинь яваагүй гэд бүхэл бичлэг ингээд тэр ресторанынхаа бичлэг ингээд гадна шаа ингээд харагдаж байхгүй юм болов. Тэгээ тэр бүхэл бичлэгийг харсан чинь A$AP Rocky цогш юм шиг л би яг тийм хол очог байгаа. Тэгтээ ямар ч байсан бүх юм болсон юм шиг лээ. Жон салаад аваад ирлээ. Та нар ийм сонирхолтой гэж боддог. Би амар сонирхолтой гэж боддог. Ингээд болсон явдлууд. Тэгээ би юу сайн ингээд ярьж чаддаг гэсэн бол амар олон юм болсон явдлуудыг ярихгүй юу. Би бүр амар олон болсон явдлуудыг сонсч байсан. Ингээд ийм pod мод ингээд байцаалтаар нь ингээд тэд нэр өөртөө юу гэж хэлж байгаа гэх юм уу те энэ харсан хүмүүс нь юу гэж хэлж байна. Тэгээ ямар нотлох баримттай тэгээд шүүх хурал дээр яаж юм гэж байна. Та нар ийм нэг сонирхолтой гэж боддог бол би иймэрхүү видео хийх гээд хичээж болно. Жишээ нь одоо энэ A$AP Rocky-ийн юу болсныг би ингээд та нарт нэг видеонд ингээд ярьж өгөөд би зүгээр ингээд орчуулад сонирхолтой гэж бодож байвал хэлээрэй.
arm and I punched him or shoved him. And at that moment, my friends came to help, and Tim also arrived. At that moment is when I stood up and I turned around. I saw Jafari's friend charging at me. Тэгсэн чи цаг одоо яг 3 болж байна. Тэгээ би одоо 10 минутын дараа ажилдаа яв. Ажил жоохон бага юм. Тийм болохоор би жоохон хүслээ хийж одоо та нар энийг лаа гэж бодож байна. Харчлаа. Одоо өрөөнд ороод ирчлээ. Дөнгөсөө ажиллаа та нар ч өмнө ажлыг харсан баг. Жохон юм тавнууд хурааж байгаа гэх юм уу би цэвэрлэе хийж байгаа хэсгийг. Одоо би жохон юм мэднэ. Тэгээд миний идэх юм бол бэлгэнэ. Тэгээд ийм shrimps, би shrimps-ын амар туртай. Ялангуяа энэ ингээд эднэр одоо юу хийсэн бэ? Утаанд ингээд болсон гэх юм уу? Утаанд болсон юм shrimps. Тэгээд нэг 2 хэсэг нь таалах. Så fick vi ju pausa 5 minuter, så kunde hon ge 10 minuter. Hon kunde inte
орондоо орчлоо юм мэдээд орондоо орчлоо. Тэгээд одоо шууд юм цаг одоо 10:30 болж байна. Тэгээд би маргааш 6:30-аас ажилдаа. Би тэгт юу нь аамж хүнтэй. Би ялангуяа энэ усан гоцон дээр юу мэдээл унтаал ажиллаа. Тийм болохоор энэ влогууд маань ингээд та нар сонирхолтой юу юм байх юм уу? Би ингээд ажиллаа игээл энэ өрөөнд ингээд хэвтэл. Тэгээс энэ влогийн одоо ингээд дуусгах юм. Тэгвэл би одоо 2 хоногийн дараа харин тийм болохоор одоо 2 хоног дахиад л адилхан ажиллаа игээл мэдэл унтаал байж. Тийм болохоор одоо ингээд дуусгая. Энэ влогийг үзсэн зөндөх баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгтээ бас зүгээрүүлж. Тэгээд дараагийн видеон дээр уулзъя. Сайхан байна.